Сайн байцгаана уу? Руна ТV суугтаад тавтай морилцгаана уу? Бүхэнд өнөөдөр би ярьж өгөх гээд Солонгосын алдарт жүжигчин Чжэжин Шилийн амьдралын талаар ярих гээд бэлдсэн байгаа. Тэгээд Чжэжин Шилийг бол та бүхэн Мина гэдэг нэрээр нь магадгүй маш сайн мэдэх байх гэж бодож байна. Яагаад гэвэл цэцэгсийн хүлэмж гээд Чжэжин Шилийн тоглосон кинон дээр Мина гэдэг нэртэй дүрээр гард. Энэ киногаар нь бол монголчууд нэлээд сайн таньдаг болохоор Мина гэдэг нэрээр нь сайн мэддэг баха гэж бодож байна. Тэгээд өнөө та бүхэнд ярьж өгөх байгаа. За ингээд ярьж эхлэе. 1968 оны 12 сарын 24-нд Сөүл хотын Яксу дүүрэгт Чжэжин Шил мэндэлжээ. Хүүхэд насндаа эцэг эхэн салан ээж болон дүүтэйгээ хамтдаа амьдардаг байсан. Ээж нь өсчин хийж 2 хүүхдээ ганцаараа өсгсөн. Гэр бүл нь нэлээд ядуу хүнд байсан ч гэсэн Чжэжин Шил гэрэлтэй өөдрөг охин болон өсөж хүмүүжсэн. Сурагч насндаа олон мөрөөдөлтэй байсан. Тэр дундаа бага ангиасаа сургуулийнхаа нэвтрүүлэгчийн дугуйланд оролцож урлагийн ертөнцид хөл тавихыг маш ихээр мөрөөддөг тийм охин байсан. Ээж нь түүнд үргэлж чи заавал амжилтанд хүрч чаднаа охин минь гэж хэлдэг байсан тухай сүүлд Чжэжин Шил өөрөө нэг нэвтрүүлэгт орж байх үеэрээ дурсан ярьж байсан. Түүнийг урлагийн салбарт хөл тавих хүртэл түүний ээж болон дүү нь бол маш их түүнийг дэмждэг байсан. Чжэжин Шил амжилтанд хүрч эхлэмэгцээ ээж нь үргэлж түүнтэй хамт байж охиноо хамгаалж дэмжиж байнга хамт түүний менежерийн үүргийг гүйцэтгэн ээж нь машина баран охиноо дараагийн очих ёстой газар руу хөргөж өгөөд түүнийг гарч иртэл нь хүлээн мөн бүх хувц сонрыг нь бэлдэх зэрэг ер нь бол яг л менежерийн үүргийг ээж нь хамтдаа гүйцэтгээд явдаг байсан. Заримдаа түүнийг алдартай болсны дараа хүмүүс түүний ээж түүний амьдралд хэтэрхий оролцож байна, бүх зүйлийг нь удирдах байна гэх мэтчлэнгээр нэлээд шүүмжилдэг байсан. Тийм боловч ээж охин хоёрын хооронд харьцаа сайн маш гүнзгий байсан. 1988 онд Мисс Лотте тэмцээний 2 дугаар байрт шалгарч Лотте Чилсон Сайда ундааны зар сурталчилгаанд тоглон ерөнхийдөө л од олж эхэлсэн байгаа. Удалгүй гүн хөгшүүн кинонд тоглож дэлгэцийн урлагт албан ёсоор дебютээ хийж орж ирсэн. Үүнээс хойш атаархал Хүүба охин Од миний зүрхэнд зэрэг олон бүтээлд тоглож солонгосчуудын хайртай жүжигчин болж чадсан байгаа. Монголчуудын хамгийн сайн түүний мэдх кино нь Од миний зүрхэнд мөн цэцэгсийн хүлэмж гэдэг цуврал кино байдаг. Ингээд түүний алдар нэр солонгостой бол бүр маш алдартай болон олон кинонд тоглон нэлээд алдартай оргил үе дээрээ явж байх үедээ буюу 2000 онд бейсболын Од тамирчин Жу Сон Минтэй хурмаа хийсэн. Хурмаа хийснийхээ дараа тэднийг үндэсний хосууд гэж нэрлэн ер нь бол солонгостой нэлээд нэр хүндтэй хосууд болсон байгаа. Жу Сон Миний хувьд 1973 оны 4 сарын 5-нд Сөүл хотод төрсөн Японы алдартай багт мөн тоглодог нэлээд нэр хүндтэй бейсболын тамирчин байсан. Гэвч тэдний гэр бүлийн амьдрал нь бол тун удалгүй бэрхшээлүүдээр дүүрч эхэлсэн. Тэдний зан харилцааны зөрүү, үзэл бодлын ялгаа, үгээр зогсохгүй хамгийн том тэдний дундх асуудал нь Жу Сон Миний хууралт болон гэр бүлийн хүчирхийлэл байсан. Олон удаа Чжэжин Шилийг зодож, доромжилсан хэрэг гарч тэрч байтугай хэвлэл мэдээллээр ч энэ нь ил болсон. Чжэжин Шил нүрээ битүү хөх нийц болтлоо зодуулан эмнэлэг твтэж байгаа зургаа олон нийтэд ил болгон тэдний гэрлэлт ерөнхийдөө бол хуулийн шатанд хүрч 2004 онд албан ёсоор салах шийдвэрт хүрсгэсэн байгаа. Ер нь бол хурмаа хийгээд 4 жилийн дараа салсан гэсэн үг. 4 жилийн хугацаанд бол Чжэжин Шил болон Жу Сон Мин хоёр нэг хүү нэг охинтой болсон байсан. 2 хүүхдийнхээ асран хамгаалах эрхийг бол Чжэжин Шил өөрөө авч хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулан амьдарч эхэлсэн. Чжэжин Шил урлагийн хүрээнд маш олон сайн найзуудтай байсан. Жишээлх юм бол Гуян Жон, Иён Жа, Чео Жон мөн телевизийн хөтлөгч Чонсоны гэдэг маш тийм сайн найзуудтай ингээд ер нь бол нэг юм баг болоод байнгын шиг тийшээ хамтдаа аялах ч юм уу, бие биендээ туслах ч юм уу тэр бүх зүйлсүүдээ бас сошиал дээрээ тавьдаг тийм нэлийн сайн найзууд байсан. Тэгээ эдгээр найзуудынх нь хувьд одоо ч гэсэндээ байнга уулзцаан түүнийг дурсаж санаж байгаагаа сошиалд оруулан мөн Чжэжин Шилийн 2 хүүхэдтэй байнга холбоо харилцаатай байж дэмжиж байгаагаа сошиал дээрээ тавьдаг. Түүний найзалдаг байсан найзууд дундаас нь Чонсоны гээд жүжигчин байдаг гэж би хэлсэн. Тэгээ тэр бүсгүйгийн хувьд болохоор Чжэжин Шилтэй нэлийн төстэй амьдралаар амьдарсан, нэлийн хүнд хэцүү амьдралыг туулсан тийм найз нь байсан.
2008 оны 3 сарын 5-нд түүний найз Чонсонгийн жүжигчин Анжевантай гэрэлцгээсэн байгаа. Тэгээ түүний гэрэлсэн Анжеваны хувьд мөн Чойжин Шилийн нэлийн сайн найз байсан. Тэгэхээр ер нь бол хоёр сайн найз нь хоорондоо хурмаа хийсэн гэсэн үг. Гэвч хурмаа хийгээд удалгүй буюу 5 сар гарны дараа сайн найз жүжигчин Анжеван нь өөрийгөө боомлж амиа хорлсон харамсалтай хэрэг гарсан. Анжеваны өхлийн гол шалтгаан нь бизнесийн асар их үршээр хувийн бизнесийн уналт сэтгэл гутралаас болсон гэсэн тийм дүгнэлт гарсан. Тэрээр бизнес эхлүүлэхдээ их хэмжээний зээл авсан боловч төсөл нь бүтлгүүтэж олон хүнд өр тавьснаасаа болон сүүлийн хэдэн сар сэтгэл санааны хувьд бол ихээхэн хүнд байдалд орсон байсан. Гэвч нөхрийнх нь өхлийн дараа олон нийт болоод зарим сэтгүүлчид Чонсон ирүү дайран нөхрийнхөө ийм хүнд хэцүү байдалд байгааг нь мэдсээрэж яагаад туслаагүй юм бэ? Өөр ширнээс нь яагаад даралцаагүй юм бэ гэх мэтчлэнгээр түүн рүү бол бүр маш ихээр дайрч давшилж эхэлцгээсэн. Удалгүй бүр илүү гүнзгий гүтгэлэгтэй цуу яриад игдэн хид хідэн хэвлэл мэдээлэлээр Анжеваны зээл авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Чойжин Шилийн нэр байгаа гэсэн үндэслэлгүй мэдээлэл хүртэл цацагдаж эхэлсэн. Үнэн дээр энэ нь бол сүүлд бүхэлдээ худал мэдээлэл байсан гэдэг нь бол хууль ёсоор батлагдсан. Тэгэхээр Чойжин Шилийн хувьд бол Анжеванд ямар ч мөнгө зээлээгүй гэдэг нь тогтоогдсон байгаа. Тухайн үед бол энэ худал мэдээллүүдийн доор Солонгосын ард иргэд бол бүр маш ихээр комент бичин үнэхээр сайн найз нь л байсан болвол яагаад мөнгөө нэхэд хүнийг амиа хорлтол ийм хүнд байдалд оруулж байгаа юм бэ гэх мэтчлэнгээр Чойжин Шил жүжигчин рүү бол бүр маш их дайрч эхэлсэн. Яагаад гэх юм бол Анжеваны хувьд бол өрөө дарж чадахгүй түүнд мөнгө зээлсэн хүмүүс нь түүнээс өрөө бол бүр маш их нэгчээснээс бол дарамт нь орж амиа хорлсон гэж үзчихсэн учраас хүмүүс баг бүгдээрээ л Чойжин Шил рүү дайрч эхэлсэн байна. Үүнээс нь болоод Чойжин Шил болоод Анжеваны эхнэр Чонсонгийн хоёр хоёулаа л маш хүнд хэлбэрийн сэтгэлийн дарамтанд унцгаасан байгаа. Энэ үеэр Чойжин Шил интернетээр тархсан муу мухай сэтгэл гүтгэлэг цаашлаад хүүхдүүдтэй хүртэл муугаар нөлөөлөх үе гэдэгт бол сэтгэл санаа нь зовниж байгаагаа найзуудтай ярьж байсан. Эдгээр бүх зүйлс нь түүний сэтгэлийн гутрал, сэтгэл зүйн уналтанд илүү гүнзгий нөлөөлсөн байна. Урд нь олон жил сэтгүүлчдийн дайралт гүтгэлэгт хэдийгээр өртдөг байсан ч гэсэндээ Анжеваны хэрэг явдлын дараа бол интернетэд тавигдсан доромж тэгээд ард иргэдийн бичиж байгаа тэр маш аимшигтай сэтгэлдлүүдээс нь болоод сэтгэлийн гүн шарах авсан байна. Энэ нь даамжраад хүнд хэлбэрийн сэтгэл гутрал болон ноцтой хэмжээнд хүрсэн ч гэсэндээ гаднаа хоёр хүүхдийнхээ төлөө гэрэлтэй ээж байхыг хичээж байсан. Тэгээ түүний хувьд болохоор сэтгэл зүйчдээр маш олоудаа очиж исэн. Найз нөхдөдөө ч гэсэндээ хэцүү байгаа талаараа бүр маш олон удаа ярьж хуваалцаж байсан боловч харамсалтай нь 2008 оны 10 сарын 2-нд Сөүлд байдаг гэртээ өөрийгөө боомлож амь насаа ивэтгэсэн байдалтайгаар олцсон байгаа. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө найз Анжеваныг амиа орлсноос бараг л сар гарны дараа л амиа хорлсон гэсэн үг байна. Тэгэхээр яг энэ сар гарны хугацаанд бол түүний сэтгэл зүй маш хүнд байсан гэсэн үг. Түүний өхлийг мэдээгээр Солонгос орон даяар гарган Солонгосын ард түмэн бол бүгдээрээ тухайн үед маш их цочролд орж исэн. Түүнийг нас орсны дараа Чойжин Шилийн хууль гэдэг захим орчинд гүтгэлэг доромжлолыг хориглох талаарх тийм хууль хүртэл батлагдсан байна. Чойжин Шилийн өхөл түүний гэр бүлд бол мэдээ маш их гуниг шарахыг үлдээсэн. Тэгээ энэ дундаас бол хамгийн их чочирсан хүн нь түүний дүү жүжигчин Чойжин Ёнэсэн. Чойжин Ёны хувьд бол багаасаа бүр ихчтэйгээ маш дотн тийм ихч дүүсүүд байсан. Ихчийнхээ бүхэл зүйл дээр тусалж дэмждэг. Тэгээд өөрөө ч гэсэндээ дуучин жүжигчнэр карьераа эхлээд ихчин ч гэсэндээ түүнийг бүр маш их дэмждэг тийм ихч дүү байсан маа. Ихчигийн нас орсноос хойш бол хоёр хүүхдийг нь хэдийгээр халамжилж хоёр хүүхдэд нь ээжийг нь орлохыг хичээж байсан боловч энэ бүх дарамт гунигаа давж чадалгүйгээр 2009 оны 3 сард дүү нь мөн л өөрийгөө боомлон амь насаа алдсан байдалтай олдсон байгаа. Тэгээ энэ нь бол мэдээж хоёр хүүхдээ алдсан ээж нь бол үнэхээр хэцүү байсан баг. Хоёр хүүхдийнхээ төлөө насаараа ажиллан хоёр хүүхдээ амжилтанд хүргээд одоо л нэг өөрийнхөө амьдралыг бодё гэсэн яг тэр үед нь хоёр хүүхэд нь хоёулаа амиа хорлоод амь насаа алдсан. Тэгээд охиных нь хоёр хүүхэд жоохон түн дээр үлдсэн гэсэн үг. Чойжин Шилийн ээж бол телевиз тарьсан хүүхдээ одоо ингээд үлдсэн бүх хугацаагаа би энэ хоёр хүүхдийг өсгөхийн төлөө зарцуулах болно гэж ярьж исэн.
За тэгээд энэ бүх харамсалтай зүйл бол үүгээр дуусаагүй 2013 онд Чжээжин шилийн хуучин нөхөр буюу 2 хүүхдийнх нь аав Жусомын мөн адил сэтгэл гутралаасаа болоод амиа орлсон байдалтайгаар олдсон байгаа. Чжээжин шил болоод Чжээжин яон эгчдүү хоёрыг нас барсны дараа бол мэдээж хүмүүс Жусомын руу ч гэсэн бүр маш их дайрж исэн. Эхнэрээ араар нь тавьж доддог байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол амьдрал нь үргэлжлэсэн бол эхнэр нь амиа хорлохч байсан юм уу? Эсвэл Жусомынтэй суугаагүй өөр хүнтэй суусан бол үдээ цайхан амьдарч явах байсан юм билүү гэх мэтчлэнгээр бас Жусомын руу бол нэлээ их дайрдаг байсан. Жүжигчин Чжээжин шилийн амьдрал бол бэрхшээлээр дүүрэн байсан ч гэсэндээ тэр 2 хүүхдийнхээ төлөө бол нэлээ тисэж твчин амьдардаг байсан. За ингээд Чжээжин шилийн 2 хүүхэд болоод түүний ээж нь л ер нь бол үлдсэн гэсэн үг. Тэгээ ээж нь 2 хүүхдийг нь бол маш сайн өсгөж хүмүүжүүлж исэн боловч өсвөр насн дээрээ ирсэн Чжээжин шилийн охин Чжээжиний эмээтэйгээ зөрчил үүсгэж эхэлсэн байгаа. Тэгээд үүнийгээ ч гэсэндээ интернет орчинд зарлан эмээ биднийг зоддог, загиндаг, маш муухай ашигладаг гэх мэтчлэнгээр нийтэлж эхэлсэн. Харин түүний ах Ухааныгийн хувьд бол ерөөсөө тийм зүйл бичээгүй. Яг бүх зүйл дээр эмээгийнхээ талд эмээ минь маш сайн биднийг асардаг гэж хэлжсэн. Дүүгээ болохоор ер нь сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байгаа учраас ингээд уур бухимдлаа эмээдээ гаргаж ийна гэсэн байдлаар бодлоо илэрхийлжсэн. Тэгээд солонгосын мэдээнүүд ч гэсэндээ Чжээжиний буюу охиных нь бичсэн тэр зүйлсүүдийг нь бол нэлээд их цацжсэн. Гэсэн хэдий ч одоо бол түүний шилжилтийн нас нь өнгөрөөд тэгээд эмээтэйгээ буцаад нэлээд гайгүй харьцаатай болсон юм шиг байлээ. Гэхдээ ах нь бол дүүгээсээ илүү эмээтэйгээ нэлээд дотн байдаг. Тэгээд тэр хоёрын хувьд бол одоо ингээд хоёулаа насан турсан. Хүү Ухааныгийн хувьд бол хөгжмийн урлагт харин охин Жүнийн загвар зураачийн чиглэлээр ажилладаг. Тэгээд Жүнигийн хувьд болохоор лупус гэд хүнд өвчтөй байсан. Тэгээд яг энэ лупус гэдэг өвчнийг нь монголоор яг юу гэж хэлдгийг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол ингээд булчингууд нь нэлээд юм сулраад мэдээ алддаг тийм өвчин туссан байсан. Тэгээд эмнэлэгт нэлээд олон удаа хэвтэж эмчлүүлж исэн. Тэгээ энэ өвчнөөсөө болоод бас нэлээд жин нэмээд одоо бол яг тэр өвчнөө ялан дийлээд буцаж хэвэн жиндээ очиод тэгээд YouTube сувг ажилуулан мөн Instagram дээр одоо 161 мянган дагагчтайгаар инфлюенсерээр ажиллаж байгаа. Харин хүү Ухааныгийн хувьд болохоор G-Flat гэдэг нэрээр хип-хоп, рэп урсгалаар уран бүтээлээ хийдэг тийм дуучин болсон байгаа. Тэгээ одоо болохоор 2 хүүхдийнх нь хувьд хоёулаа эмээгээсээ тусдаа, охин нь бас тусдаа, хүү нь бас тусдаа ингээд эмээ нь бас тусдаа 3 өөр газар амьдарч цаадаг боловч хоорондоо бол нэлээд сайн харьцаатай. Чжээжин шил жүжигчний амиа алдсан 10 сарын 2-ны өдөр бол байнга түүний оршуулган дээр очиж ээжигээ дурсан санаж хамтдаа сэтгүүлч нартай, найзуудтай, бас түүний фэнүүдтэй нэг өдрийг өнгөрөөх тийм үйл ажиллагааг жил болгон хийсээр байгаа. Солонгосын ютубер одоо шашны урсгалын тийм хүмүүс ч юм уу, шашны талаар ингээд ютуб сувг ажилладаг тиймэрхүү хүмүүс бол Чжээжин шил жүжигчнийг хэлэхдээ ер нь бол ингээд харагдсан гэр бүл одоо ээжээсээ тэрний дээд үеэс ч эхлээд ингээд бүр үеуд мараа харагдчихсан гэж нэлээ хэлдэг. Тэгээ энэс болоод ингээ эргэн тойрных нь бүх хүмүүс амиа орлж нас орж байгаа маа гэх мэтчлэнгээр бол нэлээ ярьдаг. Гэхдээ мэдээж энэ бол зүгээр л тэр YouTube хийж байгаа хүмүүсийн олонний анхаарлыг татах гэж ярьж байгаа зүйлс ах гэж би бодож байна. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Тэр талаараа комент хэсэгт бас бичиж хуваалцаарай. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн ярьж өгсөн түүх маань Солонгосын алдарт жүжигчин монголчуудын Мина гэж нэрлэдэг Чжээжин шил жүжигчний амьдралын талаар байлаа. Тэгээ түүний хувьд болохоор маш богинохон наслсан хэдий ч гэсэн одоо хүртэл Солонгосын ард түмэн түүнийг бол бүр маш их дурсан санаж үнэхээр сайн жүжигчин байсан гэж туршицаадаг. Жил болгон түүний оршуулган газарт очино цэцэг өргөөд нэг өдөр түүнийг дурсан санах тэр үйл ажиллагааг жил болгон хийсээр л байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд ярьж өгсөн маань та бүхэн сонирхолтой санагдсан бол та бүхэн бас өөр ямар нэгэн алдартай хүний ч юм уу түүхийг сонсохыг хүсэж байгаа бол комент хэсэгт бас бичиж олно. Тэгэх юм бол би бас тэр талаар судлаад та бүхэнд ярьж өгч болно. За ингээд өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Эргээд удахгүй дараагийн дугаараар уулзцгаая.